За 23 дахь тоглолтод лигийн хашаа аврах бизнесийн чөтгөрүүд МСС Алтай мөрөгдөд багтай оноо тааран тоглолцоо. За энэ хоёр багийн одоо тоглолтын өмнө хоёр баг нийт 5 тоглож тусуур 2 хожиж 3 хожигдсон. За энэ тоглолтод аль хоцсон нь одоо 3 дахь хожлоо буюу 50% амжилт үзүүлэх ийм болцоотойгоор талбайд гарч ирсэн байна. За тэр зүйлтэй тоглолоо гэж Монголын саксонгийн холбооноос бидэн дээр үссэн одоо мэдээллийг та бүхэндээ хүргэлээ. За та бүхэн тоглолтын одоо 4-р үеийн хэсгээс сонирхож байна. За эхний 3 үеийн туршид 10 онооны зөрүүтэй бизнесийн чөтгөрүүд тоглолтыг өшөөж байсан. За тоглолтын 4-р үе одоо 98-97-гийн харьцаа тооцсон байна. Тооны харьцаа өнгөрсөн жилийн лигийн авраг тас 1 дээр 111 баг 199 харьцаагаар одоо нэгхэн онооны зөрөөгөө хожигдож байсан. За хожих боломж байсан мөн генералууд багтаа байсан тоглолтод том хариуцлагагүй тоглосон байгаа. За энэ хоёр багийг ер нь мөнхийн өрсөлдөгч гэж хэлж болно. За тоглолтын хувилбар ер нь тоглолт нэлээд таардаг баг гэж манай саксон бүх сонирхогчд ярьдаг. За Батцаагийн одоо дундын шийдлийн удаа оновч боллоо. За хоёр баг бол гарааны 5 тоглогч ер нь үндсэн бүрэлдэхүүнээр тоглосон гэж хэлэхэд болно. За энэ тав хүн бизнесийн чөтгөрүүд багийн тоглооны хэсгээс харж байна. Отгон баярын шийдэл оновч болсон. За болор
Give a brother room. The fuse is lit and I'm about to go boom, boom, shake, shake, shake.